Харин өнөөдөр христчингүүдийн асуудал юу вэ? Бурхан минь уучлаарай, би одоо ингээд архиугаадах одоо ингээд болно би. Мэд гингүүтээ дотор уучлаа, аав нь хүүгээ уучлаа. Чамаагаа мэдэн чи минь сул дорой гэж хэлж ингээд төсөөлт юм шүү. Тэгээ явна. Тэгжээснэ дахиад уун. Хүч тэр эмэгтэй бол тэгээг байхгүй юу? Би өөр энийг бодоод аягүй сонь санс. Тэр эмэгтэй ингээд хүч тэр харж гэнэ үү? Зүгээр л байгаа үстэй. Бурхан яах ч байгаа үстэй. Та нар хараад тэгээ тэр бүр Есүсийн лицензтэйгээр бие үнэлээ явааг байхгүй юу? Бүр хотын бие үнэлэгчдийг тэргүүлээд тэгээ барьж авахар зэрэг юу яриад байгаа. Есүс намайг барьж аваад яагаад ч 50 явуулцъя. Намайг болно гэсэн үг шүү дээ чинь. Өнөөдөр сүмүүдэд гин нүгэл газраа хүчээ авч байгаа гэж хэлэхэд болно. Гин нүгэл сүмд бол зүгээр жирийн үзэгдэл. Өө тэр тэрнтэй унтаа тэр тийм мөнгө идэ тэр ингэж хэрэгтэй тэр тэгэж аборт хийлгээ. Энэ бол зүгээр жирийн үзэгдэл. Хинч үзэн ядахгүй байх, хинч гашуудан ойлгохгүй байх, хинч гайхаж сандарч цоцогчгүй. Өө тэгээ юу яана одоо авгаа байчихгүй дээ. Пасторууд нь ч гэсэн тэгэл одоо нэг тэгс ингэс хийгээл. Манай сүмд нэг давхарсан эрэхтэй бүр шагнасан шүү дээ ямар. Тэгэхээр Бурханы бидэнд хүрж байгаа энэ хүрэлт бол биднээсээ зүр оронгоор нь эргүүлээд бидний урд нь дуралдаг байсан зүйлсээ үдэн ятгахад хүргэдэг юм аа. Харин та тэр зам дээр нь гарахгүй нөгөө замаар явах юм бол энэ бол аюултай, маш аюултай. Тэнд хамгаалт байгаа юу? Байхгүй. Яагаад? Үгүй тэгж өөрсдөө хуурах хэрэггүй байхгүй. Би аврагдсан юм чинь та хамгаалах ёстой. Би аврагдсан юм чинь та өгөх ёстой. Та хүүгийнх нь нэрийг зөвшөөрсөн юм чинь та хүүгийнх нь таны төлөө урсгасан цусыг бас зөвшөөрөх ёстой шүү дээ. Тэгээ түүнийг таньж мэдхийн төлөө тэмүүлэх ёстой ш. Бид нар түүнийг таних тусмаа түүний дуртай юмд нь дуртай болоод түүний үзэн яддаг юмыг нь үзэн ядаж эхэлдэг. Тийм биш гэж юу? Бид нар хүнд хайртай болоод амьдраад эхлэхээр олон жилийнхаа дараа түүнийхээ дуртай юмд дуртай болсон, түүнийхээ дургүй юмд дургүй болсон дахиж авдаг штэ. Бид нар Бурхантай хамт алхадгүй учраас аврагдсан авралаараа бид нар 8 хийж авдаг. Замаас нь гадуур. Тэгээ бид нар яах вэ? Дандаа гуйна. Аава хамгаалаад өгөөч. Бурхан тэгээд хараад бод энэ гуйгаад байгаа юм чинь хамгаалтаа тавьдаг л байх л да. Гэхдээ ихэнх тохиолдолд иймэрхүү амьдрал тэр хүмүүсийг хамгаалтгүй байдалд хүргэдэг бөгөөд тэр хүмүүс өгөхөд хүрдэг юм аа. Тэгээд дээрэс нь мөнгөгүй юм байнга. Тэгэхээр төсвөр бичигдээгүй мөнгийг Бурхан яах вэ? Тэ өгөхөөсөр арга байхгүй. Тийм учраас бид нар өнөөдөр энэ зам дээр явж байгаагийнхаа хувьд өнөөдөр би та нарыг энэ зам дээр гараач мараач гэж уриалахгүй. Та бол энэ зам дээр явж байгаа. Та энэ зам дээр явах хэрэгтэй. Уг нь биднэрт өөр олон зам өгөгдөөгүй. Олон альтернатив зам гаргаж ирээл Бурхан тэгээд чи энүүгээр ямар байна уу? Энүүгээр нь ямар байна уу гээгүй. Яг л Есүс бол цорын ганц түүнээс өөр зам гэж байхгүй. Түүнээс өөр амь гэж байхгүй. Түүнээс өөр үнэн гэж өрөөсөө байхгүй юм аа. Тийм учраас өнөөдөр Бурхан хэдийгээр сүм чуулганууд ялцарсан, дээдсэн, өмхээрсэн, үнэхээр илжилсэн байсан ч гэсэн хэдэн хүнийг татаж гаргаж чадсан л байгаа юм да. Хэдэн хүнийг дуудаж гаргаж ирж чадсан л байгаа юм да. Яа тэгэл тэр оргуу хоосноос юмыг бүтээдэг эзэн юм аа. Самуэлийг ч гэсэндээ найдвар тасарсан, зөвхөрсөн, сүнсний хувьд Израильчууд бүр хамаг найдвараа алдсан. Хүн болгон юу хиймээр вэ? Тэрийгээ хийдэг байсан. Тэр хэцүү цагт Бурхан зүгээр л нэг муу хаана гэдэг эмэгтэй тэнд хүүхэд гуугаад уйлаад өгөх гээд ахаар түнд нэг хүүхэд өгөөд тэндээсээ шууд гаргаж ирсэн. Түүнээс Самуэль бол Елий тахилчийн үр уднаас гарч ирээгүй. Тэс хөндлөн нэгтээ нэгэн доромжлогдсон, нэгэн ядарсан эмэгтэй. Гэтэ хүүхэд гаргахыг үнэхээр хүсч Бурханы нүрийг эрэлхийлсэн. Бурханы нүрийг эрэлхийлж байхдаа энэ хүүхэд надаас илүү түнд хэрэгтэй байгаа юм байна гэдгийг ойлгосон байгаа. Та 1-р Самуэль номыг уншаад үзээрэй. Тийм учраас Ханна бүр ингэж хэлдэг ш. Бурхан минь хүү өгөөч. Тэгвэл би тэрийг өөртөө авахгүй. Би тэрийг танд өгнө гэж. Бид тэр Ханна бол Бурхантай зүгээр дараад нь яг хулигдчих Бурхан яахтай хүүхдээр дутах юм биш гэсэн санаагаар хэлэв. Тэр бүр жинкнээсээ хэлсэн байхгүй. Яг Бурханы хүн эрен хайгаа зөвхрөөд явж байхад зөвхөнд нь хүрдэл байна шүү дээ. Тэгтэл зөвхөн дотор нь Бурхан гэсэн нэг хүүхдийг хүсэж байгааг тэр харсан маа. Тэгэнгүүт та өгчих би танд гаргаж өгье. Миний хүүхэд миний гэрт ч амьдрахгүй. Мэмнээсээ гарлаа л би таны өмнө авчирч өгнө. Та хэрэгтэй хүнээ гаргаж аваарай гэсэн. Самуэль төрсөн. Тэгэл Израиль ерөөсөө түүхийн хувьд гайхамшигтай 92 рүү Самуэлийн тусламжтайгаар орсон ба. Тийм болохоор бид нар өнөөдөр үнэхээр мэдхгүй дээ энэ бол агуу хувь тавилан юм аа. Энийг л амьд явах гэж хэлнэ. Энэ бол үнэхээр агуу. Өнөөдөр бид нар яг
маш хэцүү нөхцөл байдлаас бурхан биднээсээ дуу хоолоогоор дуудаж гаргаж ирж чадсан. Түүнээс би нэг сайхан ярьдаг учраас та нар намайг сонсгож ирээгүй. Би бүр бат мэдчихэв. Сүнсэн дотор чинь юм хөдлөөд байдаг учраас, сүнсэн дотор чинь юм яригадаад байдаг учраас. Тийм л учраас бид нар энэ зам дээр гараад ирсэн хүмүүсийн хувьд бид нар яах ёстой вэ? Зүрх сэтгэлийн хандлагуудыг цэвэрлэх ёстой. Бурхан бол үнэхээр тасархай төгс ирэх мэдлэлтэй. Түүний дээгүүр Есүсийн нэрээс дээгүүр юм гэж юусоо байхгүй. Бурхан өөрөө тийм болгосон. Есүсийг бүх нэрээс ирхэн болгосон. Бүгдээс ирхэн болгосон. Тэгээд тэр эцсийн өдөр яах вэ гэхээр дайсныг нь Есүсийн хөл дор оруулж өгнө гэсэн. Харин Есүс бидний тэргүүн бол бид түүний бие. Бид нар түүнтэй залгагдаж эхэлсэн. Тэгээд бид нар энэ замаар явж байгаа. Бид нар эдгээр маш хурц, маш чухал бурхны бүр мэдэж аваасаа гэж хүсэж байгаа энэ зүйлүүдийг олж мэдэж аваа сүнсээ тэжээх нь ирэх харанхуй цагт та биднийг тэжээх сүнсний хоол байх болно. Бид нар тасалгоогоо тосгоо нөөцлөг болно. Мэргэн одоо тэр сүт бүсгүйчүүд шиг 5 мэргэн сүт охин ухаантай охтууд тосгоо нөөцлөж чадсан. Харин 5 нь чадаагүй. Харин бид нар нөөцлөх ёстой. Та бүр улам эрчимтэйгээр өөр дээр ажиллах ёстой. Би энэ сургалтууд хэний ч дотор юу ч хийхгүй байгаасаа гэж үнэхээр хүсэхгүй. Гэхдээ бүх үр дүн зөвхөн түүнийх юм аа. Яа тэгэл би Изекиэлийг уншиж байхад Иремья, Исая бүгдээр нь бурхан хэлж байгаа. Чи ярьсаар байвч тэд ойлгохгүй угаасаа. Тэгэхээр тэр хүссэн хүнээ татаж гаргаж ирнэ. Хүсээгүй хүмүүсийнх нь нүд чихэн дүлий хിവэрэл байх болно. Энэ бол түүний асуудал. Харин бидний асуудал юу? Бидэнд өгөгдсөн дээр бид нар ажиллах ёстой. Энэ бидний шууд хариуцлага. Бус нь бол зөвхөн түүнийх байна. Тэгэхээр энэ бол бидний түрүүчийн хичээл дээр үтсэн зүйлүүд байгаа. Харин өнөөдөр бид нар үргэлжлүүлээд түүний төгс эрх мэдэл яаж ажилдгийг тэр талаар үзэх болно. Тэр түүний төгс эрх мэдэл өөрөөр хэлбэл түрүүчийн сард үтсэн зүйл өнөөдөр арай түүний илүү ажиллагаатай холбогдож байна. Бидний амьдралд тэр яаж ажилдгийг. Ер нь хүний амьдрал. Гэхдээ би бодохдоо бурхан яаж ажилдгийг бүтэн нээсэн хүн гэж байхгүй л дээ. Биднэрт мэдүүлж байгаа хэрээр нь бид нар бие биендээ хэлж өгдөг. Биднэрт мэдүүлж байгаа хэрээр нь бид нар хүлээж авдаг. Тэгээс тэрний бүтэн ажиллагааг дааж тээх тарих сүнс гэж ер нь хэцүү. Энэ хичээлийг ярихынхаа өмнө эхлээд бид нар оюун санааны тухай ярилцах хэрэгтэй. Бид нар түрүүчийн хичээл дээр зүрх сэтгэлийн хандлагыг ярьсан тийм үү? Яагаад гэвэл хичээлээ эхлэхийн өмнө би энийг ярьсан ба. Өнөөдөр ч гэсэн хичээлээ эхлэхийн өмнө учир нь бидэнд бурхнаас өгж байгаа зүйлүүдийг авахд хүлээж аваад өөрийнхөө дотор буцалгаж, боловсруулж, идэж, сүнс хүнээ хүчтэй болгоход хатаа болдог маш том хоёр хүчин зүйл бол зүрх сэтгэлийн хандлага, оюун санааны дайралт гэдэг. Зүрх сэтгэлийн хандлагыг бид нар түрүү ярьсан. Бодоод үзээрэй, бид нар ийм гайхалтай сургалтанд би бол энэ сургалтыг гайхалтай буюу цорын ганц гэж боддог. Угаасаа Монголд хийгдэхгүй байгаа юм. Тэгээд ийм сургалтанд суучаад та зүгээр л хуучнараа байвал энэ одоо аим шиг юм аа. Иремья номыг уншиж байхад бурхан хэлдэг. Би цэвэршүүлэлтэд явуулсан чинь эхний үр дүн нь хоосон байлаа гэж. Тэр эхлээд өөрийнхөө ард түмний дунд маш хүчтэй цэвэршүүлэлтэд явуулсан байгаа байхгүй. Гэтэл тэр нь үр дүнтэй болоогүй. Тэгээд тэр дахиад эднэсийг маш хүчтэйгээр сахилгажуулсан ба. Тэгэхээр бид нар тийм дүлий байх шаардлагагүй. Яг л тэр биднийг харанхуй дундаас дуудаж гаргаж ирсэн. Харамсалтай нь өнөөдөр сүм чуулганы маань байдал харанхуй болчиход байна. Хүмүүс ярьж байна. Тэнд Кемпинскийд хэдэн хүн сүмийн эсрэг юм ярьж байна гэж. Сүмийн эсрэг биш зүгээр сүмийн төлөө ярьж байгаа. Яг л үнэн учраас үнэн яригдах ёстой. Бүх сүнсний ертөнцид үнэн яригдах ёстой. Бүх сүнсний ертөнцид үнэхээр бурхан минь бид буруу явсан. Үнэхээр бурхан минь бид таны өмнө таны таалал, таны аврал, таны амиар чинь бид нар тэрий чинь тоогоогүй тэдгээрэр чинь бид нар тоглоом болгосон. Харин та бидэнтэй айлгэр болж тоглох гэж ирээгүй. Та бидэнтэй дэлхийн хэмжээний хувь тавиланг ярихаар ирсэн. Гэхдээ тэр алдарших ёстой. Тийм ч учраас тэр энэ үеийг дуусгасан байна. Үйлс намын 17 дээр хэлдэг шиг. Харин тэр харанхуй үеийг харахгүй өнгөрөөгөөд одоо тэр өөрийгөө мэдүүлж эхэлж байна гэж. Тийм учраас халелуя. Тийм учраас тэр алдарших ёстой. Тийм учраас бид нар түүнд талархаж байна. Хэдийгээр бид нар буруу явж байсан ч, хэдийгээр бид нар өсөж том болоогүй байсан ч гэсэн харин одоо тэр биднийг өсгөж эхэлж байгаад нь. Хүмүүс одоо та нартай ч гэсэн уулзаад ярьж байгаа хүмүүс тэр чин буруу гинлээ эн чин буруу. Тэд нар та асуугаад үзээрэй чи нэг удаа ч гэсэн бидний сургалтанд очиж үзсэн үү? Очоогүй л гин. Тэгэхээр энэ юу ярьж байна? Зүрх сэтгэлийн хандлага, оюун санааны бүтэн хоосрол. Яаж ч бодсон, ямар ч логик ухаанаар бодсон гэсэн
очоогүй газараа, үзээгүй юм аа, сонсоогүй зүйлээ, уулзаагүй хүнийг ямар байгааг нь яаж харж ярьж чадчихна. Халелуя. Тийм учраас тийм байх ёсгүй юм. Гэхдээ тэр яг тэр эзний өөрийнх нь асуудал. Бид нар өнөөдөр оюун санааны хувьд эсвэл хүчгүй болох хэрэгтэй, эсвэл маш хүчтэй болох хэрэгтэй. За энийг би тайлбарлая. Яагаад гэвэл оюун санаан дотор бидний бүх эргэлзээ нуугдаж байдаг. Итгэл бол эргэлдэж мэддэггүй. Үгүй сүнс бол ерөөсөө эргэлдэж мэддэггүй юм л дээ. Мэдхгүй. Та мэдж байгаа бах тийм үү? Эзнээс үг ирдэг те. Сатгал бариад авдаг. Тэгээс тэр цуглаан дээр ч яг үнэ. Яг ийм л байх ёстой гэж та ястаа нэр баярлдаг. Гараад явангууд яадаг оюун санаа ажиллаж эхэлдэг. Үгүй ингээд. Гэхдээ тэгсэн биз дээ. Гэхдээ тэр тэгжсэн биз дээ. Гэхдээ Библийн сургалт ингэж зааж ирсэн биз дээ. Энэ хаагаар гармагт оюун санаа өөрийнхөө байр суурийг тунхаглаж эхэлдэг. Тийм учраас би хичээлийнхаа эхний энэ хэсгийг унсан хүний байр суурь буюу оюун санаа гэж нэрлэсэн ба. Тэгэхээр унсан цөмөр Лук намын 15 дугаар бүлэг дээр очив. Эндээс нэг гайхалтайгаар унаад босож байгаа хоёр хүний тухай уншина бид нар. Уул нь бол маш алдартай сургаалт зүйл. Есүсийн ярьсан одоо нөгөө Лук намын 15 төөрөлдсөн хүүгийн үлгэр гэдэг шүү дээ тийм ээ. За эндээс бид нар хэд хэдэн зүйлийг харнаа. Унсан хүний байр суурь гэж юу юм бэ? Тэгээ өнөөдөр бид нар юу н хаана байна? Унсан хүний байр суурин дээр байж байгаа юм биш үү? Тэрийг бид нар харна. За 11-р эшлэлээс тэр Есүс хоёр хүүтэй нэг хүн байжээ. Баг хүн эцэгтэй аваа эд хөрөнгнөөс оногдох хувийг минь надад өгөөч гэхэд эцэг нь хоёр хүүтэй хөрөнгөө хувааж өгөв. Хэдхэн өдрийн дараа баг хүн хамаг юм хамаад алс холын орон зорин оджээ. Тэнд тэр дур зоргоор амьдарч эд хөрөнгөө өрн таран хийв. Түүнийг бүх юмаа барж дуусгад тэрхүү нутагт нь сүрхий өсвөлэн болж Лук 15 өсвөлэн болж тэр юмар гачигдаж эхлэв. Тэгээд тэр явж уг нутгийн нэгэн хүнийг бараадах болж гин. Тэр хүн гахаагаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Тэр гахааны идэж байсан буурдгаар хотоодоо дүүрэхийг хүсэмжлэвч хинч түүнд юу ч өгсөнгүй. Тийхүү тэр ухаар нь эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өсөж өгөх нь би босоод эцэг рүүгээ очие. Тэгээд түүнд за хаалтан дотор эхэлж байгаа. Аваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүү гэгдхэн зохисгүй. Харин намайг хүлснийхөө нэг хүн болгооч гэж хэлье гэж. За эндээс бид нар унсан хүний байр суурийг сонсно. Яг л урд нь бол бид нар энэ сургаалыг сонсч байсан. Тэгээд яг хөө хоёр хүүтэй байжээ. Баг хүү нэтгдэг, том хүү нэтгдэг гэж балаараад байдаг байлаа шүү дээ. Гэтэл та харах юм бол нэг нь өргөмөл, нэг нь төрсөн байжээ гээгүй. Хоёулаа тэр эцгээс төрсөн баа. Бид нар бүгдээрээ тэр эцгээс төрсөн баа. Бид нар тэр эцгээс төрсөн учраас бид нар өөрсдөө Христэд итгэдэг гэж ярьдаг биз. Яагаад гэвэл тэр биднийг аварсан зорилго нь хүүгээрээ дамжуулаад биднийг өөрийнхөө хүүхдээ болгохыг хүссэн байсан. Тэгэхээр хоёр хүү хоёулаа итгэж байсан гэдгийг бид нар бат мэдэх ёстой. Харин баг хүн би явлаа. Харин юм аамаар юм. Бид нар чинь авах айгүй дуртай юм чинь байгаа бүх юм аав. Өнөөдөр бурхнаар өргөж байгаа хүмүүс сар мянга байгаа. Баян болцсон те бүх юм нь байгаа. Бизнес, ажил үйлсэн, цэцгэлсэн. Тэгээ бүр цадцсан учраас тэр бурхныг ерөөсөө ирэн хайдаг. Харин хаяа нэг өр шир илтер янз юмд орвол залбраал, айгаал, юм алдчихгүй гэж айгаал. Тэгэхээр хүн юм аваад яваад өгсөн. Тэгээ хүү бүр унсан гэсэн үг бүр ерөөсөө. Тэгээ бүр алингаа алдсан гэсэн үг. Тэрэнд бүр гахааны хоолц олдохоо болтлоо тэр дөрөйтсөн. Харин бид нар юу гэж заадаг вэ гэхээр та нар ингээд сүмээс яваад гэх юм бол одоо ингээд амар болно шүү дээ. Одоо ингээд бараг арай гахаа хоолж олдохгүй гэх нь холгүй биднэрт ярьдаг. Бид нар ч тэгээ заадаг байсан. Гэтэ өнөөдөр бурхан бидэнд энэ үгээ дахиж яг ямар зоригтойгоор хэлж ирснийг бидэнд харуулахыг хүсэж байна. Тэгээд баг хүү унаж тусаж явж байгаа сүултээ нэг юм ухаарваа. За явъя би гимши. Гимсэн хүн атлаа тэр эцэгтэй юу хийхийг нь заасаар байгааг бид нар эндээс харж байна. Тэр хэлсэн те. За би босоод эцэг дээрээ очие. Зөв. Эцэг дээрээ очиод би таны эсрэг болоод би Тэнгэрийн эсрэг юм хийжээ гэж хэлье. Зөв. Мэдээж энэ бүхэн байх ёстой. Яагаад гэвэл Библи хэлэхдээ чин сэтгэлээсээ чи гимших юм бол тэр заавал уучлах юм аа. Тийм учраас та нар ч гэсэн Библийг чин сэтгэлээсээ гимшээд ирж яхад нь хүлээж аваа гэсэн байна. Тэгэхээр хүү чин сэтгэлээсээ гимшсэн үү? Чин сэтгэлээсээ гимшсэн. Тийм учраас тэр хүлээн авагдсан. Харин тэр нэг илүү өгүүлбэр хэлдэг.
Аавда би ерөөсө хүүчин байхаа бай. Харин би зүгээр зарцсан болъё. Одоо өөрөөр хэлбэл аавда юу хийх юм? Аав өөрөө мэдэх ёстой. Яамар байна тийм үү? Зүгээр очиод аав минь уучлаарай. Тэг яахан түүний асуудал. Харин